Бид дэлхийн 1-р дайн руу ойртож байсан 1800-аад оны сүүл үеэс 1900-аад оны ихэнх үеийн талаар бид өмнө нь ярилцсан. Тэгэхээр энэ үед Европын томоохон улс гүрнүүд өөрсдийн байр сууриа бэхжүүлэх улс үндэстнийхээ сан хөмөргийг арвижуулахын төлөө эзэнт гүрнүүдийн өрсөлдөөнд татагдан орсон. Гэвч эдгээр улсуудын дунд Герман болон Итали нь нэгдсэн улсын хувьд харьцангуй шинэ хүчин байсан юм. Британи улс өөрийн газар нутгийг олон зууны туршид байнга тэлсээр байсан бөгөөд германчууд харин эсэргээрээ олон мянган жилийн түүх соёлтойч нэгдсэн улсын хувьд 1871 онд бүрэлдэн тогтсон шинэ улс байлаа. Герман улс нь Франц Пруссийн дайны дараа нэгдсэн улс болох боломжтой болсон. Италийн хувьд ч мөн адил 1870 оны Франц Пруссийн дайны үеэр бүрэн нэгдэх боломжтой болсон юм. Энэ үеэр Францчууд Прусс болон Германчуудад илүү анхаарал хандуулах шаардлагатай болж Ромын папын захиргаанд байдаг улсуудыг хянах боломжгүй болсон нь Италичуудад нэгдэх боломжийг бүрдүүлж өгсөн. Тэгэхээр дэлхийн 1-р дайн эхэлсэн 1914 он гэхэд Герман болон Итали улсууд нь эзэнт гүрнүүдийн өрсөлдөөнд орсон байсан хэдий ч бие даасан тусгаар улс болоод 43-44 жил болж байсан учраас асар уудам газар нутагтай Франц улс шиг түүнээс ч их газар нутагтай Британий эзэнт гүрэн шиг томоохон гүрэнг байгуулах боломжгүй байсан юм. Гэвч бид энэхүү газрын зургаас эдгээр улсад өөрсдийн газар нутгийг хэр хэмжээгээр тэлснийг харах боломжтой. Италичууд Лив, Эритрей улсууд мөн өнөөгийн Сомали улсын зарим хэсгийг өөртөө нэгтгэсэн байна. Харин Герман улс мөн адил Африк тивд эзэмшил нутгаа тэлж, Тогланд буюу одоогийн Того, Камерун улсуудын газар нутгийг өөртөө нэгтгэж, мөн одоогийн Намиб улс орших баруун өмнөд Африк, Танзани, Уганда, Бурунди зэрэг зүүн Африкийн нутгийг эзэлснээс гадна Номхон далай, түүнчлэн Хятадд газар эзэмшдэг байсан. Эдгээр нь Номхон далайд байрших Германы арлууд. Германчууд шинэ Гвиней Хятадын Цинтао тосгоныг хүртэл эзэнт гүрнийхээ нэгэн хэсэг болгож чадсан байдаг. Энэ нь соёлын хувьд зарим хүмүүс сонирхолтой байж болох л доо. Учир нь Цинтао гэдэг нь Хятадын алдартай шар айраг байдаг. 2013 оны байдлаар зах зээлийнхээ хэмжээгээр хоёр тооцогдох том брэнд болсон байдаг. Хэдийгээр Хятадд үйлдвэрлэгддэг шар айраг боловч Германы суурьшигчдаас үүсэлтээ анх 1903 онд үйлдвэрлэгдсэн Германы уламжлалт шар айрагны технологиос гаралтай шар айраг юм. Магадгүй та Цинтаог Хятад шар айраг Хятадд үйлдвэрлэдэг гэж маргаж болох ч Германы эзэнт гүрний үеэс гаралтай шар айраг юм аа.